За тэгэхээр өнөөдөр бид яг юуны тухай ярих гэж байна вэ гэхээр хүмүүс хиймэл оюун ухаанаас их айдаг шүү дээ. Гэхдээ яг юунаас айж байгаагаа бодож үзсэн үү? Ажлаа ардах вэ гэж юу? Эсвэл хүүхдүүд маань бодгоо байх вэ гэж юу? Эсвэл бүр хүү хэрэггүй болох вэ гэж юу? Ааха, үнэн шүү. Эн чинь үнэхээр сонирхолтой асуулт. Ер нь бол айдас ихэнхдээ л ойлголтгүйгээс төрдөг юм шиг санагддаг. Яг үнэндээ бид юунаас айгаад байгаагаа ч мэдэхгүй байх тохиолдол их. Тийм шүү. Тэгэхээр яг энэ I гэдэг чинь юу юм бэ? Зарим хүмүүс бүр ухамсартай антен шивийг төсөөлөд байх шиг. Үгүй шүү дээ. Яг тийм биш. AI бол ердөө өвгтээр суурилсан систем. Тэр чинь ухамсартай антен биш. Зүгээр маш хурдан асар их мэдээлэл боловсруулж чаддаг хэрэгсэл. Ойлгомжтой. Тэгэхээр хурдан их мэдээлэл боловсруулна гэдэг нь сайн тал нь. Харин муу тал нь гэвэл юу ч гэмээр юм бэ дээ. Тэр чинь яс уртхуунгүй, хариуцлага хүлээдэггүй, бас утга бүтээдэггүй гэсэн үг үү? Яг тийм, маш зөв хэллээ. AI шийдэл гаргаж чадна. Гэхдээ шийдвэрийг бол хүнс гаргана. Нөгөө нэг түүхийг харахад шин технологи бүр л айдас дагуулж исэн шүү дээ. Ааха, тийм шүү. Яагав дээ. Аж үйлдвэрийн хувьсгал, компьютер, интернет гэдэл бүгд л эхэндээ хүү хэрэггүй болно гэсэн айдас төрүүлсэн. Гэвч технологи хүнийг устгаагүй. Харин ур чадварын үн цэнийг л өөрчилсөн. Яг тийм, AI ч мөн адил. Эн чин давтагдах ажлыг л сайн хийдэг. Харин хүн бол утга бүтээдэг. AI тооцоолдог бол хүн хариуцлага хүлээдэг. AI мэдээлэл өгдөг, харин хүн чиглэл өгдөг. Энэ бол маш том ялгаа. Тэгэхээр асуулт өөрчлөгдөж байна гэсэн үг үү? Бид AI-аас айх уу? Эсвэл өөрсдийгөө хөгжүүлэх үү гэдэг асуулт бочихоо ирж байна. Сонирхолтой байгаа биз? Тийм шүү. Ер нь бол AI бол аюул биш. Бидний хувьд энэ бол өсгөгч. Бидний чадварыг уламж нэмэгдүүлж өгөх хэрэгсэл гэж харж байна.